Үгийн уяар аялсан бичлэг маань аян замдаа гоё явсан Peabody маань доор суугаад байсан. Сууж явсаар байсан. Эцэс чинь би энд байна. Палаачтайгаа хөдөө нутаг руу аялж байна. Стагой нүгийн нуур стагой байгаад Peabody маань хэвтэж байна. Үлэмжээ анаа маань энд байна. Анаа маань цонгоор хараад байсан байсан. Тэгсэн чинь би машина битсэн байдیں۔ Аян замдаа стагой явчихсан. Маань энд байна. Энэ хон тимээ ишигнүүдийг хардаа би тэгсэн чинь Peabody хатаага цонхоорсон санда тэгээ эцэст нь нэг гүрэн дээр очсон. Шүн намайг унтж яхад маань Peabody миний дээр гараа ивчтэн байдгийг харах уу боллоо. Чи очих төглөө. Манай өглөө нуур дээр очиж загсаа байлаа. Нуур дээр амар гоё байсан. Би тэр цаана байна. Загас хараал загсаа барьж байна. Загас хараал байсан. Санда манай загсаа бараал байсан. Эцэс чинь нэг жагаануудтай таарсан. Энэ зөндөө олон жагаанууд байгаач та нар жагаа гэж мэдэх үү? Тэгээд би усан дотор хөлөөд урсан амар гоё бүлэхэн байсан. Энэ манай амлалтын газар энд амарсан нууртай. Энэ харин нөгөө нуурны их гүнзгий. Би завин дээр суугаад ястаа хурдан байсан. За мануужин идэл байсан. Хаса бариулсан бариад зөндөө удаа явсан. Амар олон удаа явсан. Тэгэл яваал байсан. Яваад байсан да. Эцэст нэг жив өгөх шахсан штэ. Жив өгөх шахсан. Усхад амар хэцүү байсан. Бүр жив өгөх шахсан штэ. Би тэнд байна. Би тоглохгүйгээд байсан ч гэсэн тоглохгүйгээ байсан ч гэсэн тоглоол байсан. Үлэмжээ намаа тэнд зөндөө тоглосон. Би зүгээр л тэг хүүхдийн зав дээр нь тоглосон. Манай нохойнд бай. Нуурын ус хараал байсан. Бичлэг дотор ороод да. Тэгээс тэн дээр та нуурын усан төлөө хийгээл тэгээ бид нар аян давтаа гарсан. Би унтаад явсан. Унтаал байсан. Тэгээд хоолнд ороод амар гоё хоол байсан. Загас идсэн. Тэгээд хөдөө нутаг руу гараад буцсан да. Баяртай найзуудаа.